За сайн байцгаана уу эрхэм үзэгчтэй. Сайн байцгаана уу зах сонирхчдоо. Сайн байцгаана уу загсчтай. Экотлюзээс нэвтрүүлдэг хамтаа загслын нэвтрүүлгийн удаагийн дугаар эхлэх бэлэн болоод байна. За манай нэвтрүүлэгтээ Monis Group-ийн дэргэдэг Nissan 4x4 клубийн хамт олон түүний захирал ноён ижлээ хамтран ажиллахаар болсон билээ. За бид Улаанбаатар хотоос бензин аваад Туул голын их рүү зорилоо. 2 машинтай хоёулаа Nissan Mongolia 4x4 клубийн машинууд байгаа. За 2 машинтай явахад бол бид бол айх зүйлгүй. Одоо маш тайван юм. Ерөөсөө зам харгуугаас айхгүй ингэж загслах боломжтой гэж бол үзсэн байгаа. Тэгээ үүний далимдуулаад Nissan Mongolia 4x4 клубийн захирал ноён ижил мөрөнд бол талархлаа илэрхийлгээ. Нэг анх өглөө Улаанбаатараас гараад яваад бол цаг агаар их сайхан юм тогтун байсан. За энэ бол өглөө. За ямарсан зорьсон газар руу бид бол саадгүй хөрсөн. Гэвч зорьсон газарт бас олигтой загас байгаагүй учраас бүр өөр газар руу явах шийдсэн байгаа. За ингээд мэдээж зам хэцүү одоо хүн бартаа ингэж машин явахын аргагүй юм хэцүү байсан учраас голын мөсөн дээгүүр зориглон 2 машинтай явсан. За ямарсан 2 машинтай хэрэг юу вэ? Хоёулаа бас 4x4 маш хүчтэй чадaltaй юм тэрэгнүүд учраас бид нэлээд зоригтой явсан ба. За голын мөсөн дээр явахад бол анхаарах зүйлсүүд маш их байгаа л да. Энэ хамгийн гол зүйл болохоор мөсний хар мөсийг ер нь болж өгөх хэрэгтэй. Ерөнхийдөө бид нар цоолж утсан. Цоолоод үзэхэд анхны тэр загсдээсэн газар цоолоод үзэхэд 50 орчим сантиметрийн зузаантай юм өсөсөн. Тэгээд ерөнхийдөө хар мөсийг дагаад нэлээд зоригтой урагшсан байгаа. Тэгээ болж өгөл юм мөсний овоолсон хэсэгтээ бол дагаж явсан байгаа. Хайдаг үс юм уу эсвэл цайрсан бэлжүүлсэн юм цасан дээгүүр бол угаасаа яваагүй. За мэдээж зам хэцүү байсан. Тэгээд замгүй газар явж байгаа учраас зарим хэсгээр голын хэсгээр дээрээс урсж ирсэн том мөснүүд байсан. Тэгээ явах газаргүй болсон байгаа. Тэгээд голын хажуугаар яг нэлээд тийм хэцүүхэн замаар явсан. Энэ нь болохоор юу гэхээр олцоо явах газар хайдаг үлэндээ тэндээ их цөмөрч ингэж явсан ба. Тэгээ сүүлдээ аялал маань нэлээд тийм удаашрах төлөвлөлөө. Бид нар бас нэлээд тийм загас маань энэ удаагийн нэвтрүүлгийг хамтаа загслын нэвтрүүлэг маань нэлээд тийм хоосон болчихгүй. Нэлээд үр дүнгүү тийм зугаалга маягийн болчихгүй гэж нэлээд санаа зовсон ба. За Nissan Mongolia 4x4 клубийн машинууд үнэхээр тулхтай, түшигтэй, машин толгой сайтай машин байсан. За ингээд замд бол голын мөсөн дээр нэлийн цөмөрсөн л доороо битүү устай байж байгаа. Хөдөлсөний дараа ус нь ингээд урсаад гүйгүйгээ явсны дараа дээр хүндий мөснүүд байсан. Тэгээд хэрвээ нэг машинтай явсан бид бол маш хүнд байхаас өөрөөр суулаа гарахад маш хэцүү. Ерөнхийдөө ухаж ингэ тааргасан. Тэгээд 2 машинтай явсны хэрэг юу вэ? Иймдээ түшигтэй. За тэгээд нэг машинаа нөгөө машинаараа татаад дахиад нөгөө машин суухад нөгөө машинаараа татаад гэх мэтлээ гэж. Эдлийг бол цааш нь өргөжлүүлсэн. Цагаагаар бол өглөө бол их сайхан тогтун. Сайхан тэнгэр цэлмэг үлгүү юм загас байхад нэлээд тийм боломжийн одоо миний бодлоор одоо тийм даралт багтай гэх юм да. Хүн даралтай биш загас байхад их боломжийн болов гэж. Гэтэ энэ өдөр бас нэг бид нар явахаас өмнө нөгөө гадаадын сайтаас
загас барихад хэр идэвхжүүлтэй гэдэг бол ерөнхийдөө интернетээс харахад хамгийн муу тийм улаан одтой тиймэрхүү өдөр байсан л да. Гэтэ яг нэгэнд одоо нэвтрүүлгийн цаг бай. Тэгээ бид нэ заавал амжуулах хэрэгтэй. Тэгвэл яг Монголын Цэнгүү усны загслын спортын холбоо, Facebook-ын загслах спорт бүлгээс хамтран зохион байгуулж байгаа тэмцээн хаяанд тулцсан, өвлийн загслын тэмцээн хаяанд тулцсан байсан учраас бид за яг тухайн өдрөл гарахгүй болохгүй юм байсан. Тэгээд ерөнхийдөө одоо энэ машин татчих үед тэнгэр хангаа бас л жоохон тийм эвгүүрх тал руугаа орж ирсэн. За тэгээд хүүтэрч магадгүй болтой бол байсан л да. За ингээд бас нэгэн газрыг зорж очиж бид нэр цооноо гаргасан. Тэгээд ямар ч өвлийн загсчлаа орхоо шийдсэн байгаа. За сайн бацхан үзэгчтэй хамтаа загслын нэвтрүүлгийн дараагийн дугаар эхэлж байна. За бид ямар ч сан нэгэн гол дээр энэ доор бол зэвэг байна, хадран байна. Бас нэлээд амжилттай загсалж байгаа юм өдөр байлаа. Бидэнтэй хамт Monis Group-ийн дэргэдэх Nissan Mongolia дэрэг үйлчлэгчдэр клубын хамтран ажиллаж байгаад маш баяртай байна. Тэд манай биний ард байгаа энэ төмөр хөлгөөр биднийг загслах газарт мэ саадгүй хөргөж нэлээд тийм оффроуд, нэлээд тийм экстрим агийн аял бол боллоо. Нэлээд саад бэрхшээлч замд байлаа. Гэвч үний саад бэрхшээлийг бид сайхан даваад ингээд өнөөдөр нэлээд боломжийн загслаа. Хөргөөргөн зэвэг авлаа. Бас боломжийн хайрууд авлаа. Төрөл бүрийн өгөөсөөр загсалж байна л да. Зарим нөхөд маань жарахаа, за би болохоор балансир бас одоо шар утсаар зарим хүмүүс маань загсалж байна. Тэгээд ер нь бол авалт өнөөдөр тийм сайн гэж хэлэхгүй. Яг ч агаан дартаас уснаа шалтгаалаас нь яасан. Тийм мундаг бол байсангүй. Загснууд хажуугаар явж ин тэгээд авахгүй ч юм уу тийм их сул хөдөлгөөнт ерөнхийдөө бол. Гэтэ барьсан. Тэгээд та бүхэн үргэлжлүүлээд бидний хэрхэн загсалсан талаар бичлэгээс үзээрэй. За та бүхэн сая миний ярьсан тоо өдөр оройн дэшээ ярьсан яриг сонслоо да. Өдөр ийм сайхан байсан. Одоо та бүхэн харж байна те. Гэтэл яг үдээс хойш болоод ирэх үед бол нэлээд ширүүн шуурч ирсэн байгаа. Тэгээд орой сая хэрхэн даалцсан байж та нараа. За ингээд одоо энэ ямар ч сан ихний зэвг бол гарч иж байна л да. Ямар ч нэг Рафалагийн балансирээр нэг сайхан зэвийг бол гаргаж ирсэн. Тэгээд ерөнхийдөө загс бол доогоор өглөөх нь бол юмгээ нартай сайхан тийм цагаар тогтоон багт бол нэлээд доогоо идэвхтэй бас ганц нэг орж ирсэн зэвгнүүд ерөнхийдөө авчихсан. Тэгээд засаа. Тэгээд энэ үед бид нараас өглөөгөн дэш бол нэлээд тийм нэмгэгтэр хувцастай. Тэгээд нэлээд их загас бол их олон олноор төвдгийн сайн баригдах юм байна гэж юм одоо сэтгэл төрхөөц ийм байсан. Өдөөс өмнө бол за ингээд тоохон зэрэг энэ загас бол бас нэлээд тийм. За үдийн загас буюу өмсний загас гол ерсөл болохоор за энэ ялангуй тийм загслын талаар хичээл заасан маа тэрийг тавхан тоглон суу сонирх нь. Ерөөсөө босоо чиглэлээр аливаа өөшийг босоо чиглэлнүүд тоглох ийм үргэлжтэй ороо. За урганы бүцүүд үндсэндээ бариул дамар. За ихэнх урганууд болохоор үзүүр те. Ихэнх урганууд эдгээр бол цогц нэг хамттай байгаагаар хийдэг мөн дамар нь тусдаа өсрөгдөг байдаг. За үзүүрт нь болохоор мэдрэмтгий ерөөсөө загсыг болон энэ өөрсдөө тоглож байгаа байдлаа мэдрэмтгий байдлыг нэмэгдүүлэхийн тулд юм. Квоки. За энэ миний энэ урган дээр болохоор гуйлан квоки гэж хэлсэн байна. Гуйлан квок.
За мөн загслын бас нэг гол хэсэг өвлийн загсл утсан байна. За энэ бол Т.2 25 мм, Т.125 мм утас. За үүшинд нь бол балансер бол хэрэгжилж байна. За балансер гэдэг бол ерөнхийдөө бол хиймэл одоо хоол өгөөш 60-ны хэлбэртэй босоо чиглэлдээ тоглоно. Гол зүйл болохоор энэ босоо чиглэлдээ байсаа тоглодог. За тухайн ямар загсыг хэдийд яаж яхаас шалтгаан уурууны бат бүхийг сонгож болно. За энэ болохоор Финляндийн Дельфин гэж уур байна. За энэ шөнийн загс зөрүүлээд газар нүтгэл зөрүүлээд томоохон хэмжээний нормал шиг бол хийсэн байна. За энэ дээр өөш болгож пискар одоо манайхан оожор хийж байсан юм хийсэн байна. За шөний ер загсчтай болцоо хэрэгтэй. За энэ нүдүрийг хийхэд бол нэлээд жоохон продуктор болсон юм. За энэ бол Т.3 нүдүр болсон шээ. За жижигвтер загсыг байхад за мөн яг гоо загсны хайж таарсан маш мэдрэмжтэй бок үүдэг. За бас нарийнхан ийм зүрхтэй нарийн уцтай юм уур ашиглаж болно. За мармишг нь болохоор энд бол орсоор паравоз гэж нэрлэдэг. Доороо мармишг дундаас үүнээс ойрцоо 20 см-ийн зайд жижиг дэгээ хоёр өөш бэлтэн. За энэ бол загсны бас яг энэ өөш рүү анхаарлыг нэлээд сайжруулж их хийсэн байна. За өнөөдөр загсч дээр цооны гаргасан дээр хамгийн гол зүйл болохоор энэ өөшийг бол тоглуулах ямар өөшнийг хийснээс хамаарат бас ямар загс байх гэж байгаас хамаарат янз бүр тоглуулах буюу тогтолцоод хийх. За балансерийг бол ерөнхийдөө дээш нь болгоо буцаа буулгах гэдэг. Загсууд өөрөө сэлж байгаа юм шиг юм зүйлсүүдийг үлдэх хий. Оо! За байж гараа. Бас нэг юм авчлаа. Оо, алдчихлаа. За буцаад өгье. За сая алдчихлаа. За нэлээд томоохон зэвэг загс байсан юм шиг. За ингээд сая тоглож байгаас төр бүрийн юм тоглолтууд хийж байна. Дээр мөн ерөнхийдөө усны ёроолд байгаа хайрганаас маш бага хэмжээ зайтай. Мөн түүнээс дээш яг өөрийн хүссэн хэмжээ загс явж болно гэсэн юм хэмжээ тоглох хэрэгтэй байна. Ямар ч ингээд өглөө бол мэдээ цагаар сайхан байсан түр хийсэн баа тий. Тэгээ ингээд загсууд нэлээд тийм идэвхтэй явж ин тэгээд ямар ч сан төрөл бүрийн өгөөшөр бид нэр бол үзсэн. Тэгээд ямар ч сан загс шагаагаас харахад бол загс бол доогуур бол нэлээд явж байгаа харагдсан. Бүр цохоо загсан тавьдаг жирлэцийг хүртэл тавьж амарсан. Үзсэн тэгээд ерөнхийдөө жирлэцтэй байгаа тэр жаахан бол нэлээд оролдож байна. Тэгээд их оролдохоор бид нэр ингээд босон гот нь бүгд ажиж ингээд сурхаа шиг биш. Тэгээд загс ингээд ямар нэг юм утсан татгаж байгаа мэдрэмгүүтээ үлээгээд одоо Linux нутуу гээл те нулимаа шууд ингээд хачаад байсан л та. Яг энэ тохиолдолд бид нэр яг амжиж очиод ерөнхийдөө авсан байгаа. Тэгээд өвлийн загс мэдээж юу хүнд нэг нөхцөл нь болохоор загс гарч ирээд ерөнхийдөө салслын эрхтнүүд гэмтдэг. Тэгээд ерөнхийдөө нүүд одоо тэгээс алмаа энэ гэмтдэг учраас өвлийн загслын үед бол ерөнхийдөө загсыг бол хүнсэндээ зориулах те ингээд зүү зөкстэй хэрэглэх тийм зорилгоор бол шууд барьдаг. Тэ спортын загслын ихт бол нэлээд хүнд. Яагаад тэгэхээр тий спортын загслыг бол бид нар бол загсаа бариад амьдаар нь буцаагаад байдаг. Өвлийн загслын үед нэлээд хүндэлтэй маш чадварлаг байж тэр загсыг уснаас нь гаргахгүйгээр тэгээ ерөөсөө буцаагаад тавьдаг. За энэ удаад бид нэр яг зүгээр хүнсэндээ хэрэглэх үүднээс загсыг авсан байгаа. За ингээд өдөр тийшээ болж ирлээ. Өдөөс хойш нэлээ болоод ирэхэд нэлээ хүүт салхиж ихсээ. Тэгээд энэ загсны авалт бол нэлээ бас муудаад эхэлж байгаа. Салхитаар энэ даралтын зөрүүл байсан юм шиг байна. Тэгээд манайхан бол хуучин арга загсчд бол ярьдаг л да. Давленд нь гэж. Өөрөлд даралттай нэлээ даралттай холбоотой. Тухайн өдрийн миний харснаар барометр бол 850-аас дээш 900-аад ч юм уу тийм нэлээд тийм өндөр даралт зааж нэг 700 д байдаг. За ингээд салхилаад нэлээд хүүтэрж эхэлж байна. За ингээд доогуур бол загс бол явж байна.
аяа зэгнүүд орж ирж байна. Тэгээд жижиг хадран загсууд нэлээд орно. Тэгээд авалт их муудаж ирсэн. Түрүүн балансаар их сайн авч ирсэн. Тэгээд бас зарим нэг нөхөд маань 60-аар авсан тий. За 60-ыг өгөөш одоо сэргийж авсан байгаа. Тэгээд нөө одоо хөдөөсөн 60-ыг тэгээд энд яг өдөөс хойш хөтрөд ирэх үед авалт өнөхөр бас хэцүү болж ирсэн. Загасууд доогуур явж гин. Гэхдээ яг ерөөсөө өгөөшийг сонирхгүй байгаа нь илт байсан л да. Ямар ч юмөр оролдоод үзэхэд сүргээр хүртэл бидний доогуур ерөөсөө 40-50-аар хүртэл том зэвгүүд явж өнгөрсөн. Гэхдээ үнэхээр бас хөдлөхгүй тийм нэг юм дүжирсэн байдалтай. Нэлээд тийм даралттай зөрүүндээ л яаж байгаа юм шиг. Өөрөлдвөл тэр одоо тэр хоол идэх дурггүй болох те нэг ийм үетэй бид нар бол таарсан. За яг одоо би миний гарт Техогийн Техо 70 үүсэн бориултай урд өвлийн урд дээрээс нь ийм Орсын тохор урд хэсгийг тавыг харж байгаа. Тэгээд дээрээс нь суффиксийн өвлийн айс Magic Saturn үзүүрт нь болохоор Rapala-гийн их сонирхолтой өнгийн балансер байгаа. Энэ болохоор 3 см урттай ийм алган засны хэлбэртэй тийм балансер байгаа. Энийг ямар ч нэг алган гэлтгөө зэвгнүүд нэлээд сонирхож авч байна. Тэр байтугай жижиг хайросууд хүртэл ирж сулгааж байна. За энэ жил бол онцгой хүүтэн байх шиг байна. Миний энэ өвлийн 2 дахь загшлал. Тэгээд онцгой хүүтэн үйл болж ах шиг байна. Ямар ч өнөөдрийн хувьд ч гэсэн маш их салхитай байсан дөнгөж тогтоод байж байна. Гэхдээ их чихүүн байна. Ямар ч нэг хасах 25-6 градусын хэм бол яг одоо бол байна. Цооныг маш хурдан зарцж байна. Дээгүүрээ зарим хатаад тэгээд ерөөсөө уцууд ерөөсөө дөнгөж 2-3 дахиад мөсөн бөмбөлгүүд гарч усан маань хөлдөөд мөсөн бөмбөлгүүд бий болж байна. Тэгээд онцгой хүүтэн өдөр байна. Тэг хүүтэн байсан учраас бид нар бас тийм олон юм байраа сэлгэж чадсангүй. Тэгээд тоотооны 2-3 газарт найдвартай гэсэн газруудаа цоолоод ингээд хэдэн загас бол барьсаа байсан. Ямар ч зэн хүүтэнд түрүүн бол нэлээд нэмгэн хүртэхтэй загсласны тавхыг харсан байгаа. Тэгээд хар хүртэхтэй. Тэгээд одоо бүр даараад ихийг хүртгээ нэмийг ээжтгүүгээ доороо дэвсгээд аваа явцсан байсан. Өмсчихсэн ингээд сууж байна. За энэ удаад бид нэр Nissan Mongolia 444 клубын одоо дөнгөж бас загас сонирхож байгаа залуучууд байгаа. Тэд нартай хамт тэгээд манай Facebook-ийн загслах спорт бүлгийн амраа нэг төргээ залуучууд бид нэг галлаад ингээ явж байна. Ямар ч сайхан гар нийлж байна. Хамтдаа бас нэлээ 2-3 удаа голын мөсөн дээр цөмөрч сааттай тоглорсон. Тэгээд саад үршилийг маш хурдан даваад нэлээ тийм гар нийлээд нэлээ сонирхолтой юм загслыг хийж хэдий цаг агаар хүүтэн байгаа ч гэсэн. За ингээд бас л ингээд өдөөс хойш тэр нэлээд сахилаад цагаар нэлээд хүнд байсан гэж. Тэгээд яг тэр үеэр бид нэр байраа сэлэх гээд ингээд бас явсан л да. Ер нь нэлээд яг үүсээгүйч гэсэн их хүүтэрч байсан. Үүс хойноосоо нэлээд нөмрөг байна. Тэгээд энэ явж яваад нэлээд хүчтэй цөмөрсөн. Дугуул гаднaalынх нь бакер шиг бол шууд урагдаад тэгээд дугуул хэрэггүй болсон л да. Жагсаасаас гарсан. За тэгээд яаж хөдлөх боломжгүй те нөгөө 2 машинтай явсан. Тэгээд нөгөө машинаараа татж гаргасан. За та бүхэнд улаан хүртэхтэй манай Monnes Group-ийн дэргэдэх Nissan Mongolia 444
клубын захирал өөрөө бид нарт бас дөнгөж загас сонирхож байгаа залуугаа ижлээгээд дижитал мөрөн бид нартай хамт бол за ямар ч өөрөө бол явсан. Тэгээ энэ нэлээд хүчтэй хүмүүсээ бид нар дотор байгаа хүмүүс урагшаа шийдэл тэгэл янз янзын зүйлсүүд одоо огцон доошоо орсон учраас хурдтай явж байгаа. Тэгээд нэлээд тийм хэцүү байсан. Тэгээд толгой төрөөр юм өргөөд за ямар ч гарсан. Тэгээд дуугаа солиод ингээд цаашдаа байраас хэлэхээр ингээд явсан. Тэгээд замд за нэг одоо хуваараа тийм одоо жугуучтыг авдаг маш тохилог тийм одоо гэр камптэй дарсан. Яг ажилсаг ийм ард түмэн маш ажилсаг тийм байсан маш том өвлжөө. Нэвтрүүлгийг үзэн сууж байгаа зарим хүмүүсийн өсөлтөөр бид нэр ер нь очиж байгаа гол ус газар ерөнхийд нь тэр бүр бас тайлбарлахгүй нарийн хэлж өгөхгүй байхаар шийдсэн. Яагаад тэгэхээр тэр хүмүүсийн гаргаж байгаа гомдол санал болохоор заагаад өгчдөг. Тэгээд дараа нь одоо машин зэрэг унаатай хүмүүс баг өөнөрөө очоод тэгээд тэр янз бүрээр тордох ч юм уу хөл бусаар явах эсвэл их олноор нь авах ч юм уу. Ийм зүйл байгаа. Тэгээд ч бас загас сонирхож байгаа хүмүүс бол болж өгд бэлий юм биш өөртөө хайж загсаа ингэж олоод маш зүгээр өгдөг. Тэгээд бүр шинээр загслыг сонирхож байгаа. Загслыг хорхоосж байгаа тийм залуучууд болохоор болж өгвөл өөртөө явж үзэж хоосон буцаж барихтай барихгүй барих үедээ бариад газар орноо өөрөө судлаад ингэ явал их үр дүнтэй сайн загсчин болно. Сая юу одоо өнгөрөө үзэгчтэй. Өнөөдөр нэг иймэрхүүд байна. Сая хамаагүй ярьснаас болоод жоохон анхаарал алдлаа. Нилээг хөрх юм чангаагаад тэгээ сая хэрхэн хүчтэй татас гаргаж юу балансэр дээш шийдгэж байгаа таагаас харлаа. За ингээд сая ярэ болохын өмнөх үед за ингээд тэнгэр нилээн бүрхсэн үдээс хойш сая тохиол нилээн эрчтэй байснаар бас намдсан шидэж гисэн. Ерөнхийдөө гараа биелийгүү ер нь дохид гар ерөөсөө л маш хурдан. Ерөөсөө өгөөшөө солиод уух хооронд гар бол баг хөлтгөн холдгоо. Маш хүнд болж ирсэн ойрхон тийш. За тэгээ ямарсандаа доороо дэвсгээд авчирсан нөхийг хүртгмөртгээ сольж өмсөөд за тэгээд бид нэлээ төвцөлтэй. За ингээд ихэнхдээ юу болоо зөөлөө загсаа өргөт тааж байсан. Тэгээд доошоо хараад өглөөний шиг сайхан байхаа байсан ба. Тэгээд ер нь загас байна уу гарсан. Маш их хайр өстөөгөр явж өнгөрсөн. Ер нь бол өглөө загслахад болохоор миний бодлоор зэвэг загас өдөөс хойш 3:30-аас 4 цагаас эхлээд нар жаргахт нэлээ идэвхтэй байдаг. Гадранч муу адил. Тэгээд ямар ч сан нар жаргахт бид нар ямар ч сан ингээд одж байгаа боломжийг ашиглах гэдэг ингээд өглөө ургаа дохиос сууж байна. Өглөө эрт бол ер нь загсууд идэв сайтай байж байгаад өдөр хэсэг бол тийм идэв мууддаг гэж хүмүүс ярьдаг. Гэтэ өглөө загслын үед бол ерөнхийдөө хэдэн цагаас загссан болно. Гэтэ зэвэг загслахаар ерөнхийдөө хамгийн идэвхтэй байгаа нь хамгийн идэвхтэй шүү дээ. Хамгийн идэвхтэй байгаа нь өглөөдөө эсвэл өөрөө дөрөөс нар жаргахтал байдаг. Тэгээд энд бас яг нь загсалж байгаа газар маань тийм юу гэдгийг жарахаа хэлбэгтэй жижиг загас хэлбэгтэй ийм хар ус таарлцсангүй хар ус ч юм уу голын салаа ч юм уу жижиг голын уулзус ч юм уу хэрэг тэгсэн бол бид нар бас нэг арай өөр байдлаар өөрөдөл тэр зэгнүүд нөгөө жижиг жарахаануудыг дагаж тэдгээр хоолж эрг рүүгээ ч юм уу те хар усныхаа тэр хэсэг рүү орж ингэж бол загасчилдаг. Тэгээд юу ангуучилдаг. Тэгээд яг тэрийн зам дээр нь отоод ингээ цоолё гэж бодсон. Тэгэхээр энэ гол маань ерөнхийдөө өвлийн ямкууд бол үүсээгөө овоолт бол хараахан үүсээгөө дөнгөжний халиа дээгүүр нь яваал ингээд мөсөл тийм зузаан биш байна. Энэ жил хэдийн хүүдэн ч гэсэн
ус ихтэйгээс усны яасан тэгээд ямар ч юм эсвэл нэг зарим газар 30 см, зарим газар нэг 40-50 см-ийн цуцаантай хөлдсөн байна. Тэгээд ерөнхийдөө гол бол доогуур нэлээд урсгалтай одоо загсны бэлчээр нэлээд тарах уу. Тэм учраас бас загас ховор таарлаж байна. Ерөнхийдөө загсны гүйдэл бол их том орон зай эзэлж, их нутгийг эзэлж, их бэлчээр эзэлж ингэж явагдаж байгаа юм шиг байна. Тэгээд хааныг орж ирж байгаа. Ямар ч сан тэгээд зарим өгөө шиг бол сануулсагөө тэгээд нэлээд цаг хугацаа удаан хугацааны дараа ингэж чангааж байгаа учраас нэлээд анхаараас олорсон үед гинт татах тэгээд тийм зүйлсүүд бол сочоох тийм зүйлсүүд бол гарч ийн л дээ өнөөдөр. Агарын даралтын үед нэлээд өөрчлөлтөө өдөр шиг байна. Тэгээд ямар ч сан даралт ихтэй хүмүүс загсны идэх жоохон сул юм уу гэж харсан. Яг тэгэхээр бид нэр ихэнхдээ бүх хүмүүс бид нэр загснууд ер нь яагаад байгаа мэдхийн тулд цооногоор шагааж эхлээд үтсэн байгаа бүдээр заа. Тэгээд загсууд явж гин. Гэхдээ нөгөөсөө тийм идэвхтэй дайрахгүй байна. Хажуугаар нэг сул хөдөлгөөнтэй ингээд яваад өнгөрч байна. Оо. Ай. Дахиад зулгааж байна. За сайн нэгэн анхаар сударсан боход татаад өнгөрчлөө. Ванасирны басны дутагдлаа талч нэг амьд өгөөш байгалийн гаралтай өгөөш учраас чи ерөөсө цайраар хүндрүүлсэн юм металл байгаа шүү дээ. Тэгээд загас амслаа тэгээд татаад амжихгүй бол ер нь нөдмөд ингээд яваад өгчөөд юм л да. Хэрэг амьд өгөөш байсан бол дахиж дайрах байсан. Тэг цаг үеийн яг мэдэрч маш зөв тоглуулад цаг үеийн мэдэрч татгал хэрэгтэй болж ах шиг байна. Өнөөдөр бид янз бүрийн өгөөш ашиглалаа. Тэгээд Rapala-гийн балансир ашигласан. Тэгээд балансираар нэлээд авлаа. Гайгүй хөргөнд нөхөд зэвгнүүд. Тэгээд зарим маань одоо өгсөн юм 60 хагас мармаш нэгэнд хийж загасчихсан. Мөн жирдээ цаас тавьж бас ганц нэг зэвгээ зогс авлаа. Цагаагаар жахан дулаахан ч юм уу те нэлийн тогтоо байсан бид бол өшөө тийм олон газрыг үзэх тийм байлаад ихэнх цагийг бол ерөнхийдөө хол явж чадсангүй. Тэгээд 2-3 газрыг цоосоор байтал ямар ч өнөөдөр өдөр бол өнгөрлөө. За тэгээд дараагийн ямар ч нэвтрүүлгээр та бүхэнд сонирхолтой зүйл үзүүлнэ. Энэ болохоор Монголын цэнгийн усан загасчлах спортын холбоо Facebook-ийн загасчлах спорт бүлгээс хамтран зохион байгуулж байгаа мөсний загасчлалын тэмцээн. Тэгээд тэмцээний нэр нь болохоор цооногноос хиймэд өгөөшөөр алган загас барих тэмцээн. Энийг бид нэр 5-7 карьер буюу биогийн нууран дээр зохион байгуулахаар төлөвлөж гисэн байгаа. За одоогоор ямар ч нэг албан ёсны бүртгэлтэй нэг 50 гаруй хүн болцсон байна. Тэгээ нэг тэмцээн өртлөөд насны хэд хоногийн хугацаа байна. Энэ хугацаанд нэг бараг 100-аад хүн тэнд очих болов балиашигтайгаа нийлээд 100 хол давах болов. Тэмцээний маш өндөр зохион байгуулалттай шагналын сан бол өндөр байгаа. Тэгээд шинээр загас сонирхож байгаа. Тэгээд загслын спортоор ялангуяа спортын загслаар хичээлээ гэж бодож байгаа залуучтай байл. Тэр манай холбоонд хандах хэрэгтэй. Тэгээ манай загслах спортын холбоо дээрээс нь автаа загслын нэвтрүүлгийн редакцид хандаж бидэнтэй холбогдохыг бас хүсэж байна. За ингээд дараагийн нэвтрүүлгээр та бүхэн тэгэхээр сонирхолтой тэмцээнийг үзэх болно. Тэгээ тэмцээний шагнал их сайхан байгаа. За ингээд амжилтсан үзэгчтэй хамтдаа загслаа.